удах хэсэг туйлчид нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг ирмэлцнэ гэж заасан байна. За энэ хуучин эрх зүйн байдлын тухай хуулийн энэ зохицуулалт маань хууч биднийг одоо нийгэмдээ сайн дураараа төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэхийг уриалсан одоо ийм зохицуулалтаа гэж бодож байгаа. За ингээд энэ хэлэлцүүрийн хүрээнд эхний асуултыг үндсэн хуулийн эрх зүйч үндсэн хууль судлаач хууль зүйн доктор гүн билет бол тавья. За би ингээд ер нь асуултуудаа нэг шууд тавиад явъя. Тэгээд бүх илтгэгч хүмүүстэй ярьсны дараа заалнаас асуулт хариултаа зааландууд асуулт хариулт явуулъя гэсэн ийм бодолтой байна. За ингээд эхний асуулт эрх зүйн боловсролыг иргэдэд ойлгомжтой ямар арга зүйгээр хүргэж болох вэ? За хоёр дахь асуулт нь энэ ажил өмгөөлөгч хуульчдын оролцоог яаж идэвхжүүлэх вэ гэсэн ийм хоёр асуултыг хүмүүст тавья. За та хариулаад байна уу? За 1913 онд эрлэх гэдэг эрдэмтдийн их зүйн социолог гэдэг ном бичсэн. Эрлэхийн үндслэр бол ерөнхийдөө хүний буюу одоо иргэний эрх зүйн боловсролыг одоо хөрвөхийн ухамсарыг төлөвшүүлэх нь хоёр янз арга байна. Нэг нь бол айдсын хүчин зүйлээр алдлага явуулж байна. Нөгөөх нь өөрийнх нь оролцоо өөрийнх нь идэвхээр хийж. Тэгэхээр алдлага хэмжээгээ дан ганц явж болтгоо энэ идэвхээ позитивч хандлагыг гэдэг үгнээс бол иргэдийн оролцоог өөрсдийнх нь оролцоогоор өөрсдийг нь их яаж хөгжүүлэх вэ гэдэг нь Монголын хуулиас анхаарах юм зүйл юм аа. За тэгээд бид одоо нэлээд олон хуучин зүгээс пробоно үйл ажиллагаа гэдэг юм уу нийт тусдаа үйл ажиллагааныхаа хүрээнд олон ажил зохион байгуулсан. За хууль зүйн үндэсний хүрээлэн гэж одоо хууль зүйн үндэсний комисстэй бас дараа нь Монголын хуульчдын холбооны байгууллагад ажиллаж байгаа бол нэлээд олон судалгааны ажлуудыг хийснээс цагдаа ерөнхий газар за хууль зүйн яамд хөрвүүлж ирсэн. Тэрний зарим нэг хэсгээр одоо хэрэгжиж явж байгаа тухайн school policy гэдэг. Одоо school policy гэдэг бид нар хүүхдээр сургуультай очиж цагдаа хийж байгаа шүү дээ. Ийм зүйлс байдлын байна. Энэ хүүхдийг хамгаалах бол зөвхөн цагдаагийн байгууллагын ажил биш ээ. Хүүхдийн хамгаалах байгууллагын ухамсарлах байгууллагын ажил биш ээ гэдгээс ийм хандлагууд байна гэж гаргаж ирсэн. За нэлээд олон зөвлөлтүүд гаргаж ирсэн. Dry zone тарихгүй бүс гэж юу яаж болох вэ? За энэ сүүлийн үйл ажиллагаа хэрхэн сайжруулах, хөршин холбоо яаж сайжруулах, үгүй ядаж одоо иргэдийн хэцүү хүмүүсийн төлөвшөлтөнд олон бид гадаа гараад цастай одоо хин одоо энэ цасаа цэвэрлэхээ мэдэхгүй шахах болчиход шүү дээ. Хотын ажиллагаа юм шиг. Тэгэхээр хуульчны субботник гэдэг нэг ялтай юм шиг хүмүүс дургүй юм шиг хийдэг байсан зүйл нь өөрөө нийгэмд хэрэгтэй юм байна гэдэг үгнээс бас нийтийн ажлыг дэмжсэн. Энийг үүднээс бид нар өөрсдийнхөө оролцоогоор өөрсдөө их хамгаалж байгаа маа гэдэг зүйлийг өөрнөөс сурчлах хэрэгтэй юм байна гэдэг хэд хэдэн судалгааны ажлууд болсон. За пробоно үйл ажиллагаа гэдэг үүднээс бас бид нар ярихад Монголын хувьд энэ шууд одоо өн төлбөрөөр бүгдийг хийх боломж байна гэж. За сурагч багшийн хэлснээр бол одоо бүх зүйл мөнгөө байвал одоо болж байна гэдэг. Гэтэл Монголд бол жишээ нь 90-95% ажлыг бүгдийн тэр шилхэн өмнөний төлөө хийчээд үлдсэн хуваар нөгөө хүний зардлыг дагаад иргэний эрхийг хамгаалаад явах хөнгөлөгчийн орлого хийгээ гэдэг асуудал тустай юм байна. Энэ бол бас үнэ асуудал. За Монголын хуульчдын холбоон дээр одоо нөгөө иргэдийн одоо төлбөрийн чадваргүй иргэдийг одоо энэ төлбөрийн туслалцаа зүйл ингээд одоо үүрэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг зохион байгуулалт явж байгаа туршлагаас харахад бол шууд бүх зардлын дагаад налаахгүй юм хангаараа хүнд архиж очоод өөрийнхөө зардлаа бүх хүний дөрөвний бүх зүйлсийг төлбөрийн дагаад өнгөө явах боломж байхгүй. За өнгөрсөн 2016 онд болсон Пола митинг гэдэг Азийн долларын эргэлзээний уулзалтын нэг хэсгийн пробон гэж хэлж байна. Тэгэхээр Японы хамтран жишээ бол тодорхой хэмжээний төлбөр зардлын өөрчлөлтөс гаргуулъя гэсэн. За энэ дээр бас нэг асуудал гарч ирж байна. Нийтэд тусдаа үйл ажиллагаа явуулж, пробоно үйл ажиллагаа явуулж ингээд хуульчид төлбөрийн чадваргүй иргэн зөвлөгөө өгөөд явж байхдаа автобусны мөнгөний юм уу, хоолны мөнгийг авчихад тэр хүмүүс төлбөр төлсөн энэ хүн надад үйлчлэх ёстой гэсэн сэтгэхгүй байна.
Тэгэхээр үйлчлэгээ авч байгаа хүний хэцүү боловсролыг сайжруулахгүй бол яг санссныхын дагуу хэрэг шийдэхгүй тодорхой хэмжээнд зарим нэг зүйлсийг шүүх хангаа зарим нь хангаагүй бол нөгөө хүн гомдож автобусны мөнгө 20 сая төгрөг байсан ч хамаахгүй би энэ үнд мөнгө өгчихсөн гэдэг үгнээс нөгөө хуульчийг буцаагаад явуулах буруутгах мэргэжлийн хариуцлагын хороонд өгөх асуудал гарч ирсэн. Тийм учраас бидний бас нэг анхаарах ёстой асуудал бол бид хэрвээ тодорхой хэмжээгээр зардлыг гаргуулад явж байгаа. Магадгүй бүр иргэн өөрийнхөө төлөө одоо тэмдэгтийн хураамж төлцсөн байлаа гэж бодоход тийм ээ тэрийг энэ хүмүүс авчлаа, хуульчид авчлаа, хуулийн байгууллага авчлаа гэсэн ерөнхий шийдвэр. Таарах өөрөөр өнгөлөг шүүх туслаад байх гэхээс гадна шүүгч прокурор биднийг бүгднийг нэг гэж хардаг. Иргэд. Тэгэхээр таамаа бид нар зарна. Тэгэхээр энэ иргэдийн хэцүү боловсролыг төлөвшүүлэх нь маш олон ажлуудыг шатаараа хийх асуудал. Тэр дундаа пробоно үйлчлэг үзүүлэхийн тулд иргэнд пробоно гэдэг чинь юм зүйл байгаамаа. Тодорхой хэмжээний зардал гаргуулж байгаа бол энэ зардал чинь бол таны төлөө явж байгаа юм гэдэг маш сайн дискрет ойлгох юм байна. За мөн пробоно үйлчлэгийн нэг хэлбэр бол одоо хуулийн төсөл мөнгө бичиж өгөх. Жишээ нь одоо хүмүүлийн байгууллага гэдэг шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол одоо Монголын улаан цалмын нийгмийн хуулийн пробоно үйлчлэгийг мөнгө бичиж өгч байсан. За мөн дээр нь түрүү бас мэдээлэл бас дутуу ирсэн дутуу юу хандаа цаг байгуулсан учраас нэмээд хэлэхэд бол энэ пробоно үйлчлэг гэдэг чинь юу нь яг хэний тусын тул бэ гэдэг ойлголтыг төр сурчлах юм уу эсвэл бид нар өөрсдөө сурчлах юм уу гэдэг бас нэг анхаарах хэрэгтэй. Пробоно. За хуулийн сурталчлахдаа иргэдийн хэцүү боловсролыг барихтаа ямар аргуудыг хэрэгжиж болох вэ гэж. Тэгэхээр саяны бичлэг үзүүлэлээ энэ бол бид нэлээд олон тийм цуврал хийсэн 5-6 цуврал хийсэн. Нөгөө бидний хамгийн өндөрлөлтөө асуудал юу вэ гэхээр хотод гарч ирэх машин дээрээс юм цацчихдаг. Эсвэл гадаа өглөө гарч байхад дээрээс нэг юм ээ оюу үлдэж байна гэдэг одоо сайн костюм бичих гарсан. Дээрээс цайрын зүрхчихдэг. Тэгэхээр энэ бол өөрөө бас хуулийн харилцаа одоо хууль зөрчиж байна гэдгийг бид нар зүгээр нэг хэлэх биш. Тухайн хүн тухайн одоо ухамсарын төвшин тухайн нийгмийн үзэл санаа юу байна гэдгийг нэлээд харах хэрэгтэй юм шиг. Тийм учраас тэр арга нь яаж одоо юуны тэр хүн засал өргөдөг гэхэл тэр буян үлдээд байгаа бол буян үлддэг зүйлийг суралцж байгаа хүмүүс хэм бэ? Тэрүүгээр нь хилүүлэх гэдэг зорилготой байж байгаа. Тийм учраас шарын шашны төлөөлөл бурханч одоо бурхан бүтээдэг хүн лам за нөгөөх нь одоо бас цайны сүлдээж өгж байгаа тэр боо шашны үзэл байр гэдгээс бөөгөр гэж. Энэ бол буян биш ээ. Энэ бол цэг. Тэгэхээр бид одоогийн нөхцөлд бол хуулийг хэрэгжүүлэхдээ маш энгийн аргаар хэрэгжүүлэхгүй бол бид нар хуулийг уншаад одоо тайлбарлаж өгөөд хуулийг уншаад өгчвөл иргэн бол ойлгохгүй байх асуудал. За хуульчдын хувьд өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлыг одоо хараад бол маш их хэлэх зөвхөн 16 оны байдлаар 15-6 мянган хүүхдүүдэд энэ энгийн байдлаар хууль сурталчилсан юм уу ажиллаж явуулсан. За бид төвчөндөө энэ маш их ярих зүйл байгаа. Энэгээр маш олон ажлууд үргэлжлүүлсэн. Нэг тулгамдсан бодож ирсэн асуудал гэсэн. Тэгэхээр захаа цаах хараад бас юм санагдана. За хуульчдын оролцоог яаж идэвхжүүлэх вэ гэж тийм үү? Тэгэхээр хуульчдын оролцоог яаж идэвхжүүлэх вэ гэхээр пробоно гэдэг бол энэ нэг заавал хийх ёстой ял юм а гэсэн сэтгүүтэй нэг үсэг юм. Хуучин нөгөө хуулиарч жил 2 удаа пробоно хийж байсан шүү дээ. Тэгээд тэрийг одоо байхгүй болсон. Тэгэхээр нөгөө хуучин тэрнийг одоо их хүчтэй энэ заавал хийх ёстой хуулийн хариуцлага гэж хуульч өөрөө бодоод байдаг. Одоо болохоор цөөхөн хүний хүрээнд ирээд нөгөө за ууштай холбоонд очиод би яг энэ хууль зүйн зөвлөгөө уншиж үзүүлээ гэж сайн санаараа явж маш зөвхөн. Гэтэл лицензтэй өнгөлөгч бол 2000 гаруй хүн байна. 2300 гэж. 2300 гаруй хүн бүгдээрээ пробоно үйлчлэг хийж гэнэ үгүй болчихсон. Тэгэхээр энэ хуульчдын үйл ажиллагааг хэдний хэрэгжүүлэх вэ гэхээр манай мэргэжлийн байгууллагууд за энэ мэд сургалт чуулга үндэслэл маш сайн тайлбарлаж өгөх шаардлагатай байна. Тэгээд бид өөрсдөө ойлгоогүй байхад хуулийн үйлчлэгийг нөгөө авч байгаа хүмүүс бас чин сэтгэлээс авахгүй юу гэдэг дээр бас тулгамж байгаа. Тийм учраас
тийм активист байх хэлбэрийг шаарддаг шүү дээ. Хуульчид өөрөө өөрийнхөө ажлаас гадна өөрөө актив байх шүү. Чи Монголын Хуульчтай холбоогод явахлаар гэдэг юм уу өмгөлчтэй холбоогод явахлаар маш цөөхөн хүрээний хэдэн хүн яваад ах шиг байна. Сүүлдээ ингэ бодохоор маш цөөхөн хүрээний одоо шүүгчтэй холбоо гэдэг бас шүүгчдийг бол мэдхгүй хүн шүүгч өмссөн болж байна. Тэгэхээр шүүгчдийн их ашиг өөрөөр тэгэхээр бас цөөхөн хүн бусд нь ингэ хавьяас харсан байдалтай байдаг чинь ийм байж болохгүй. Активний бүгдээ активистүүд байх хэрэгтэй юм аа гэдэг үрэлээ гэж байна. Энэ асуултанд иргэдэд иргэсэн боловсролыг бол маш ойлгомжтой, энгийн аргаар ойлгох нь чухал юм байна. За энийг ойлгохтой хуульч өмгөөлөгчд маань өөрсдөө итгэвчтэй байх хэрэгтэй юм байна. Түүнээс биш нэг хоёрхоо хүний хийх ажил биш юм байна гэсэн ийм агуулгаар одоо бид ойлгомжтойгоор тайлбарч өглөө гэж ойлгож байна. Баярлалаа. За дараагийнхаа одоо харилцагчийг хэлцүүлээ. За цогч шүүгчээс асууя захиргааны иргэд онцолж шатны шүүгч. За энэ ер нь энэ прогоно гэдэг ойлголт маань ерөөсөө өмгөөлөгч хуульчид хамааралтай ойлголт уу? Шүүгч ямар ч хамааралгүй ойлголт гэж одоо ойлгож болох уу? Та энэ талаар зөвшөөрнөрөө. Би танд дараалал асуултаа тавьчихсан нэг хэрэггүй шууд нэг хэрэгтэй тэр нэрээ байна. За баярлалаа. Тэгэхээр юуны төрөнд өөрийнхөө асуултанд хариулахаас өмнө хоёр зүйлийг онцолж байсан. Тавын хаалт хандлагыг чигээр өөрчлөлтийн нэг хуулийн фирм нэлээд олон өөрчлөлтийн бүлтгүүнтэйгээр ажиллаад орон гэрийн одоо юу гэдгийг хураагдчихсан гэдэг юм уу? Тийм байрны нийтийн байр симэл нэлээд нэрийг барьсан жаалаа болсон байр. Тэр байрны нэжээс их хамгаалалт гэсэн юм ийм сонссон. Тэр бол нэлээд манаас урдаа байдаг том хуулийн фирм. Миний бодлоор ихэвчлэн тэдгээр бол шүүхээр их яваад байдаггүй тийм фирм харагдсан. Эсвэл тийм сайн хүмүүсээс хийсэн байна. За энэ бол томоохон хуулийн established болсон одоо эзэний одоо тогтворцсон ийм байгууллагыг хийж байгаа сайн ажил байна. Нөгөө талаас би өнөөдөр энд ирээд их олон залуу мөрөгчнөр манай шавнаар их харж байна. Ирсэн хүмүүсийн нэг залуу. Тэгэхээр энэ бол би бас тийм эерэг сэтгэл хамттай яагаад гэвэл залуучууд маань илүү бас энэ пробоно гэдэг энэ концепцийг илүү ойлголттой болж энийг ажлыг ингэ хийсэн байна. Ер нь бол юм шүү дээ. Сая өмнөдлөг ерөнхийдөө ярьсан. Ер нь аливаа цаг зарцуулна гэдэг бол асар их сэтгэлийн юм байх л та. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн одоо ажиллаад мөн болоод юм ингээд явах энэ нэрийг сууж гэдэг бол бас нэг хандлагыг харуулж байгаа гэж ойлгож байна. Хоёр дахь асуудал бол энэ сайбрын үйлсийн тухай хуулийн төсөл явж байгаа юм. Тэрийг зөвхөн бид нэр өөрсдөө одоо ч юм уу одоо оны ерөнхий шийдвэрийн тэмээн олж үзээд тэрэнд хуульчдын зүгээр сайбрын үйлсийг яаж хийхийг илүү одоо бидний цаанаас болж байгаа зүйл бол сайбрын үйлс хийчих хуульч маань эргээд өөрөө бас янз бүрийн одоо хариуцлагатай юм татагдах юм тохиолдол байна шүү дээ. Тэр юмнаас яаж сэргийлэх гэж энэ асуудлыг тэр хуулийн төсөлд суулгаад оролцоод өгөх бас боломж байна. Мөнхөрөл сайд хуучин сайдс мөнхөрийн сайд санаачлаад Америкийн сургууль төгсөгчтэй холбоож тэрс оролцоод тэднийг хамтраад нэг бас таа. За асуулт тэгэхээр нөгөө тэмээ дотор ямар зөвхөн юм хичээ пробоно үйлчлээ гэсэн шүүгчлээ юу үлээ гэдэг ийм асуулт бол юу нэг гарах баг. Хамгийн түрүүд бидний ойлгох ёстой зүйл бол энэ пробоно хуучин чиглэлийн энэ пробоно үйлчлээ гэдэг бол ганцхан өмгөөлөгчөөс хуульчаас хийдэг зүйл биш юм байна. Тийм биш юм. За энийг ямар үндэсээр ялангуяа шүүгчдийн ямар хамаатай байж болох юм бэ бас жаад харлаа. Тэгээд гадны улсуудын юм нэгэн ахиу байна. За хамгийн ихний ойлголт бол judicial pro bono гэсэн юм байна. За энэ бол шүүхийн pro bono гэсэн тийм. Эсвэл court based pro bono programs гэж байна. За энэ ойлголтууд бол яг мэдээж одоо муу ерөнхийлөгчтэй байгаа ч гэсэн хамгийн сайн дэвшингүй улсууд Америк шүү дээ. Тэгээд Америкийн хуульчдын, Америкийн шүүгчдийн, шүүхийн байгууллагуудын тэр
юунаас эхэлж байна л да. Тэгээ энэ бол 10 жилийн өмнөөс 2006-7 оны үед бол хамгийн их одоо шүүхэд дээр энэ judicial pro bono гэсэн ойлголтууд гараад бий болоод явсан. Тэгэхээр энд бол шүүгч Америк чанаргүй Монгол чанаргүй хууль ёс зүйн дүрм хуульчийн мэргэжлийн мэдээлэл санаанд найдах дүрм гэдэг одоо манай энэ дүрмээр би шүүгчдэр бол яг хууль зүйн төлөвлөгөө өгч болохгүй шүү дээ. Тэр бол хараатай. Тэгвэл ямар аргаар оролцож байгаа юм бэ гэвэл 2-3 янзын таймфрейм хийж болж байна. Нэгдүгээр шүүхүүд яаж ийм вэхээр төлөвийн чанаргүй өмгөөлөгчийн устсаа хэрэгтэй хүмүүс хуульч томилж ийм програмууд байна. Шүүхтэр ингээс суурилсан. Энэ яаж ийм вэхээр юм аяхаар ойлгохгүй шүү дээ. Урдаас манай хүмүүс чинь юм аяхаар ойлгох мэдээж чинь мэрэж шаардж байгаа юм чинь. Тэгэхээр энэ хүмүүстэр шүүхгээ шууд өмгөөлөгч томилж. За энэ хоёр янз. Нэг нь бол тухайн шүүхийн тойролт одоо үйлчлэгээ үзүүлдэг тэр шүүхийг хөдөлгөлтэй гэдэг юм уу хойчтой шүү дээ. Тэр шүүхээр одоо өмгөөлөгч хийхдээ тэр хүмүүс ингээд би про боно үйлчлэгээ хийнэ ингээд хийх боломжтой. Гэхдээ би энэ про боно үйлчлэгээ хийхдээ одоо юу гэх захиргааны чиглэлээр хийх боломжтой ч юм уу тийм. Үйл хөдлөлийн төрөлхийн одоо бүртгэлийн асуудал про боно хийх боломжтой. Тэр чагсаалтыг харж байгаа шүүх томилж болдог юм. Нэг энэ бол волонтер буюу сайн дурын одоо үзсэн. Зарим газрууд яаж юм гэхээр шүүхээс одоо манай шиг шүү дээ. Шүүхтэр бүртгүүлж өгөх шиг одоо үүсэлтэй яг тэрнтэй адилхан. Тэгэхээр шүүхтэр бүртгүүлэхдээ бүртгүүлдэг тодорхой хэмжээний мөнгө төлөх юм. Мөнгөийг шинээр ирэх авах та. Тэрийг бүгдийг цуглуулж байгаа. Тэр мөнгөөр нь фаунд үүсгээд, сан үүсгээд тэгээд тэдний чадваргүй иргэдтэй тэр сангаас нь одоо нөгөө шүүгч өмгөөлөгч томилоод тодорхой хэмжээний хөлс юм. Ингээ явуулдаг тохиолдол. За гуравдах нь бол зарим шүүхүүд дээр бол ерөөсөө манай шүүхээр өмгөөлөл хийх их одоо шүүхтэр өмгөөлөл хийх юм уу болж ухаан нууж усаг ажиллах тохиолдол яадаг вэ гэхээр хуульчид ажил шүүхтэр өмгөөлөл хийж байгаа бол та заавал одоо нэг юм уу хоёр хэрэгтэй жилдээ про боно үйлчлэгээ хийсэн байх хэрэгтэй. Ингээ хуваарлаад явчихсан. Одоо нөгөө тойрны журмаар хуваарлаад. Ийм боломжтой байж байна. За 3-дугаар саяхнаас эхлээд байна. Нэг сонирхолтой зүйл гарч ирж хандлах шүүхтэй холбоотой про боно. Юу вэ гэхээр шүүгчийн ёс зүйн дүрм гэж байна шүү дээ. Одоо бидний шиг нөгөө ирч болохгүй, тэгж болохгүй, наашаал ингэж болохгүй, шаашаал хийж болохгүй гэдэг. Тэрэн дотор ямар өөрчлөлт одоо орж ирэх вэ гэхээр шүүгч хүн өмгөөлөгчийг про боно үйлчлэгээ хийхийг уриалсан. Про боно үйлчлэгээ хийхийг одоо шаардах гэж ажиллах юм да. Уриалсан тийм одоо үйл ажиллагааг явуулж болно. Ийм үйл ажиллагааг хэрвээ явуулсан тохиолдолд одоо ёс зүйн дүрмээс зөксөн гэж үзэхгүй гэсэн ийм өөрчлөлтүүдийн шүүгчийн ёс зүйн дүрмэнд орж байгаа. За энэ нь цаашдаа зарим тохиолдолд яаж юм бэ? Зарим одоо мунж улсууд шүүгч захиа бичиж байна. Тэр өөрийнхөө одоо шүүгээр үйлчлдэг гэх юм ажилтдаг өмгөөлөгч нарт одоо зориулаад. Тэрнээ яг таа бүхэн про боно үйлчлэгээ эхлэеч. Энэ одоо зөндөө учраа мэдхгүй, тэгээ юугаач мэдхгүй хүмүүс зөндөө байна. Энэ хүмүүстэй таа бүхэн одоо ингээд үйлчлэгээ үзүүлээд яваач гэсэн ийм байдлаар энэ уриалал маягийн хийхийг хүртэл зөвшөөрсөн. Иймэрхүү тохиолдол байна. За энэ бол гоцоо би сая Америк дээр чиглэсэн зөвлөсөн юм байна. Өөр бусад улстай бас тохиолдол. За энэ бол ганцхан шүүгч хамаатай гэхээсээ илүү хуульчаар одоо өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс маргааш шүүгч бол яах вэ гэж. Тэгэхээр энэ гэдэг одоо бидний мэддэг улс үүд шүү дээ. Аз ТV-ийн одоо common law-тай хамгийн том улс тийм хүн амаарч одоо ойлголоо. Аз TV-ийн common law-тай улс. Энэ улсад ямар хандлага байна вэ гэхээр шинээр одоо хуульч болгож байгаа биш ээ шүүгч болгож байгаа. Тэнд бол дандаа нэг өмгөөлөгч хийж байгаа шүүгч болдог. Одоо манай сүмийн марк гэсэн юм шиг. Шинээр шүүгч болгож байгаа бол тэр хүн тавьж байгаа нэг том шалгуур нь юу байх вэ гэхээр за та про боно одоо хуульчийн мэргэжлийн үйлсээр мөнгөлөргүй үзүүлсэн үйлчлэгээ та ямар байдлаар оролцож хийсэн бэ? Тэгээ хэрвээ энэ хүн үнэхээр сайн оролцоод олон одоо цагаа зарцуулсан. Энэ бол мөнгө зарцуулах биш шүү дээ. Сэтгэл цаг хоёроо зарцуулах. Мэргэжлийнхаа өөр байгаа нийтлэг чадвараа сайн хүний одоо хэрэгцээтэй хүнд зарцуулах. Энэ ажлыг та хэр зэрэг хийж чадсан бэ? Тэгвэл хийжсэн бэ? Тэгвэл
энэ чинь таныг шүүгчээр одоо промот хийх, тэгээд шүүгчээр одоо томилох тэр үндсэн шалгуур нэг болно гэсэн ийм одоо хандлагууд их байдаг юм байна. За одоо нэг асуулт байна. Энэ шүүхийн байгууллага системийн хувьд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд ямар үр гүйцэтгэж байна? Манай улсад. За Нэнотонда багтаал яарад яриад байсан чинь. За Монголын жишээ гэж байна уу? Байна. Байгаа шүү дээ. 2013 онд одоо би өөрийнхөө жишээг ярил л да. Цахим иргэний шүүх анх удаа бид энийг нээлттэй шүүх гэдэг нэг юм концепт явуулсан. Гэхдээ тухайн үед танхимд байсан. Тэгээ нэг сонирхолтой зүйл юу гэвэл бид ингээд нээлттэй шүүх гэдэг танхимыг болчихоо. Тэгээд баахан хийсэн үед ажилтныхаа хурлын заалнаас шууд гатаад танхимд багтахгүй байсан ч гэсэн тэр заалнаас үүсч болдог. Тэр нөгөө шүүхийн нөгөө хатуу ёсны биш боссоо элетрик гэдэг юм баяхдахгүйгээр тэр танхимд суугаад юм үүсч болдог. Хин ч орж ирэн үүсч болдог. Бичлэгүүд одоо хэрэгээрийн шүүгээд үүсч болдог. Ийм нийцтэй. Тэгээд нэг ингээ хэсэг харсан чинь хүн үлдээ. Бүгд шүүх байгаад хамгийн ямаа хилээ тавьсан байдаг. Тэр нөгөө ихтэй мэдээ хүн. За ийм юм болно ч баг мэдчихсэн л та. Тийм учраас ямар санаа орж ирсэн бэ гэхээр би ингэсэн. Нээлттэй танхим дээр босролын ямар хүч явуулаад бас нийслэн цагааны боловсрол хүч явуулаад тэгээ бид нэр өөрийнхөө шүүхийн дээр нээлттэй шүүх хариуцсан одоо мэргэжлийг бүр даалаа. Тэгээд ойр орчмынхаа одоо дүүргийн 10 жилийн сургуулийн 10-11-р анги төгсгөлийн чинь 11-12 оны чинь хүүхдүүдийг тэр нийгмийн ухааныхын хичээлийн багш нартай давхар яриад тэгээд манай шүүхтэр ирээд яг нээлттэй танхимд суугаад ингээд шүүхийн талаар, хуулийн талаар, хүний эрхийн талаар, хариуцлагын талаар хичээл олгосон байхгүй. Тэгээд яг хууль 2013 онд ганцхан манай шүүхийн нээлттэй шүүх гэсэн танхимтай байсан. Одоо бол хаа мэдэн ш. Бүх шүүхүүдэд нээлттэй танхим байна. Зүгээр яаж ашиглаж байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Одоо би тэр ажиллаж хариуцахгүй байна мэдэхгүй байна. Тухайн намайг 13 онд энийг ингээд хийгээд бидний хийгээ явж байхад бол маш их сонирхолтой байсан. Хүүхдүүд ч их сонирхолтой байсан. Нийслэлийн цагтааны газрын одоо энэ хүмүүст хариуцсан хүмүүс ч их одоо бараг хийх юм хийх аюулгүй хийх ажилтаа болоод ингээд багш нар ч бас хэрэгтэй ингээд бид нар бодохдоо бол хуулийн талаар шүүхийн байгууллага шүү дээ. Шүүхийн байгууллага шүүгч биш, хувь шүүгч биш. Шүүхийн байгууллага юу хийж болох юм бэ гэхээр нэгэн тойроо нээлттэй танхимыг ийм байдлаар системтэй байдлаар ингээд залуу үеийн хүмүүст олгоход ашиглаж болох юм болов уу гэж бодсоо. Тэгээд зөвхөн ганцхан тоо гэдэг жилд ойролцоогоор нэг 10 гаруй сургуулийн 10-аас 12 сургуулийн нэлээд олон анги. Тэгэхээр нийтдээ 300-аас 400 хүүхдүүд ирж тэр манай нээлттэй шүүх танхимд сууж 2 цаг хичээл хийж шүүх мөнгөний дээр одоо тэр танхим дотор зүгээр ингээд танхим биш ингээд шүүгчээ нөгөө нөмрөөг авах одоо юу гэдэг те хууль мөөл хэлж шат бүх юм дээр хүүхдүүд өмсч үзээд энэ чиний байдаг юм байна хууль гэдэг чинь ийм хариуцлагатай байх юм байна ийм зөв юм байдаг нь хөвчтэй ингээ ойлгож танилцдаг. Тэгэхээр энэ нэг жишээ л дээ. За дараагийн асуулт тэгээд асуулт. За шүүгчид ер нь иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг за хууль сурталчлаад одоо нийтийн дунд хичээл заагаад ингээд явах боломжтой. Хэрвээ ингэж ажиллаж болно гэдэг нь энэ ямар хэлбэрээр явуулах шүүгчдэд зохимжтой үндсэн ажил үргэлжлэн харшлахгүйгээр одоо харах тусан нөлөөд нөгөө бидаас байх нөлөөлөхгүйгээр явуулж болохгүй. Энэ талаар за зөв хувь шүүгчдийн хувьд бол ганцхан хууль ёсон дүрээр зөвшөөрөгдөг асуудал эрх зүйн одоо судлаа хийх тэгээд хичээл зах шүү. Тэгэхээр энэ хүрээнд дээр бол шүүгч бол иргэний эрх зүйн боловсролын асуудал бол хичээл заах замаар бол оролцох бүрэн боломжтой. Манайхаас бусад улсуудад яаж юм хэрэг юм бэ? Шүүхийн захиргааны байгууллагууд гэж байдаг шүү дээ. Одоо манайд бол мөнгөсөн байгууллага биелдэг. Гэхдээ шүүхийн захиргааны байгууллагын гол үүрэг нь бол шүүхийг захирахтай биш. Буруу тэр биш шүү дээ. Харин шүүхийн үйл ажиллагааг хийвээ явуулах зорилго. Тухайлбал нэг жишээ. Эрх зүйн боловсролын төв, эрх зүйн боловсролын програмууд гэсэн шүүхийн захиргааны байгууллагууд гарчдаг. Тэгээд шүүхийн ажилтны шүүгч нар бэлэн одоо сургалтын програмуудыг аваад тэгээд
одоо сургуулиудаар одоо community гэж ярьдаг шүү дээ. Одоо манайхаар бол хороо баг. Тэгээд тэр эдгээр дээр очиод ингээд эргэцэн боловсролын талаар, хариуцлагын талаар, үүргийн талаар ингээд хичээл номоор ороод явдаг юм байна. За би бол ингэж бодоод байна. Манай шүүгчнэр ийм боломжтой юу вэ? Боломжтой. Хичээл заах бол бүрэн боломжтой шүү дээ. Өөрийнхөө одоо мэрэгсэн чиглэлээр хичээл заах бол бүрэн боломжтой. Энийг гацгүй зохион байгуулах шаардлагатай байна. Зохион байгуулахдаа бол миний харж байгаагаар хорооны нийгмийн ажилтнууд гэж одоо яг энэ хүнд хурж үйлчлэлтэй тэгээд бас нэлээд тэр гин тэрэг элдв бусын хэрэгцээ төвчнөөс сэргийлэх үүрэгтэй оролцдог ийм хүмүүс байж. Сургуулийн нийгмийн ажилтнууд гэж хүмүүс байж. Ийм хүмүүс чиглэсэн фокус сургалтуудыг тэр боломжтой шүүгч нараар заавал одоо алгадах хэрэггүй байна тийм. Хин одоо үнэхээр одоо цагаа зарцуулъя гэж бодож байгаа тэр хүмүүст нь ингээд зохион байгуулалт шүүгийн захиргааныхаа байгууллага тамгын газрууд нь тэгээд энэ хөөцтэй холбооны энэ танаа хараа тэгээд нийлүүлэн нэгвэл энэ бол ажиллаад ингээд яваад цаг зарцуулах боломжтой хүмүүс зөндөө гарч ирэх байх гэж бодож байна. За баярлалаа. За одоо их сургуулийн багшаас асуулт байна. Хууль зүйн ихтэй сургуулийн клиник хичээлийн хүрээд оюутнуудыг пропон ажил хийхэд бол ямар яг илтгэдэг юм бэ? Тулгарч байгаа бэлгшээ байна уу? Шийдэх арга зам нь ямар вэ? Сургуулийн одоо 20-ийн дотор одоо орж ирсэн. За ер нь манай Монгол Улсын сургуулийн хууль зүйн сургууль бол одоо 1999 онд байгуулагдсан. Монголын одоо клиник сургуулийн анхны одоо анхдагч ийм байгууллага. Тэгэхээр энэ клиник гэдэг энэ сургалт бол үндсэндээ оюутнуудад мэрэгжлийн ур чадварыг туршлага эзэмших замаар мэрэгжлийн ур чадварыг сайжруулж ирсэн ийм үндсэн зорилготой орж ирсэн ийм сургалт байна. Тэгэхээр энэ саяны клиник сургалт гэдэг энэ сургалтын хүрээнд энэ пробана гэдэг ажлыг манай Монголын сургалтанд оюутнууд эзэмшүүлж за пробана үйлчлэгээ гэдэг ойлголтыг хийгэж байгаа юм. За ер нь манай энэ ихтэй сургуульд энэ клиник буюу хүмүүлийн төв гэдэг нэртэйгээр байгуулагдаж өнөөдөр одоо байдлаар ингээд 17 жил 99 оноос хойш 20 жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ сургалтыг бол манай одоо энэ төвийн үүсгэн байгуулагч зөвлөгч туяа авч жишээлбэл сонирхолтойгоор ангилсан ийм байдаг. Жишээлбэл Монгол улс 1999 оноос 2004 оныг бол Монгол улсын клиник төвүүд нэгдэж одоо байгуулагдсан үе гэж тодорхойлоо. 2005-аас 10 оныг болохоор энэ клиник сургалт Монголд бол төлөвшин одоо тогтож эхжиж байгаа үе гэж тодорхойлоо. За ингээд 2011 оноос ингээд 15 он хүртэл одоо клиник сургалтын эрхцэн одоо орчин бүрдсэн үе гэж тодорхойлсон. За одоо өнөөгийн байдлаас бол би бол нэмж хэлэхэд за энэ одоо цагаас бол клиник сургалтын эрчимтэй хөгжлийн үе явж байна гэж ингэж тодорхойлоход бас болж байгаа юм. За ингээд энэ клиник сургалтын хүрээнд бол хоёр пробана үйлчилгээ байна. За нэг нь бол яг хөө клиник сургалт гэдэг онлайн ойлголт байна. За хоёр дахь нь клиник үйлчилгээ гэдэг нэг хэлбэр байна. За тэр клиник үйлчилгээ нь юу байх вэ гэхээр ерөөсөө пробана гэдэг үндсэн нөгөө ойлголт маань сэтгэлээс сэтгэлд, зүрхнээс зүрхэнд хүрэх ёстой. Хариу нэгээгүй тус байх юмаа гэдэг энэ үндсэн баримтлалыг бол бид бүхэн оюутнуудаа анханаас нь ойлгуулж гагцгүй чин сэтгэлтэй одоо ийм л одоо үйл ажиллагаа юмаа гэдгийг нэгдүгээр оюутнуудаа ойлгож үүнээр суурилдаг. За ийм учраас энэ оюутныхаа одоо хөтөлбөрт бид нар ямар маягаар туссан бэ гэхээр нэгдүгээрт одоо клиник гэдэг хичээл дээр 4 хүртэл кредит цагийн норм биелүүлэх үүрэгтэй. За ингээд энэ 4 кредитийн хүрээнд бол манай оюутнууд иргэдтэй шууд нүүр тулж за үндсэндээ одоо нөгөө төлбөргүй зөвлөгөө за тэр тусмаа бүр одоо хөгжлийн нийгмийн тэмцэг давхрах за төлбөрийн чадваргүй за одоо бага насны гэх мэтлэн за одоо ийм хүмүүсд гол анхаарлаа чиглүүлж өгч байгаа. За энэ чиглүүлдэг одоо энэ өрөө байр тасалгаа бол одоо зөвлөгөө төв нэртэйгээр
одоо ингээд манай сургуулийн хажууд ингээ байдаг. За хоёр дахь хэлбэр нь бол оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага гэж төгсөх курсын манай 5 дугаар төвшин оюутнууд бол үйлдвэрлэлийн дадлага урт удаан хугацаагаар гардаг. За манай сургууль бол онцлог нь 5 жилийн сургалттай. Түүнээс бол үндсэндээ 4 сараас 6 сарын хугацаатай практикийн байгууллагад үйлдвэрлэлийн дадлага гардаг. За ингээ энэ байгууллага гарч байгаа оюутнууд дундаас иргэн захиргааны одоо өмгөөллийн байгууллагад гардаг манай оюутнууд бол томоохон одоо пробоно үйл ажиллагаа явуулах нөөц байна гэж нэгж үзээ. За ингээд энэ оюутнууд маань одоо бодит амьд үйлчлэгийг бол иргэд үзүүлдэг. Яг тэгэхээр зөвхөн зөвлөх биш, тодорхой иргэний асуудлыг анханаас нь аваад бүрэн дуустал нь одоо итгэмжлийн үндсэн дээр одоо энэ нь бол эрүүгийн хэрэг дээр бол боломжгүй байдаг. Захиргааны иргэний хэрэг дээр бол итгэмжлийн үндсэн дээр ингээд явж дуусгаж байгаа. Мэдээж ард нь бол хуульч одоо мэргэжлийн эрхтэй багш тодорхой хараа хяналт одоо удирдлагын доор эргэж явж байгаа. Энэ бол үндсэндээ хамгийн сайн боломжтой зөвхөн зөвлөө төлөвлөж эхнээс нь эцсийн бүртэл одоо явж юмс дуусгах болдог ийм зүйл. За одоо ингээд сүүлийн 2 жилийн байдлаар үзэхэд бол манай зөвлөгөө өгөх төвөөр нийтдээ 1000 орчим иргэн нүүр тулж манай оюутнуудаас зөвлөгөө авсан. За мөн бид онлайн одоо хэлбэрээр 24 цагийн турш одоо нээж үйл ажиллагаа иргэдээс авч хариулдаг. За энэ зүйл бол мөн хоёрчлан байдлаар 500 орчим одоо иргэдэд одоо судалгаа авсан. За мөн одоо цаашдаа бид бүхэн оюутнуудын пробоносын академик хэлбэр нь юу гэхээр одоо хууль эрх зүйн сургалт сурталчилгааг бол оюутнуудаараа одоо хийх боломжтой байна гэж. За ийм учраас бид бүхэн одоо парламент сууг, телевиз, төрийн бус байгууллагууд, хууль зүйн нөлцөө үзүүлэх төв гэх мэтчлэн одоо олон байгууллагуудтай хамтарч энэ хууль эрх зүйн талаар сургалтуудыг явуулж ийм хэлбэрээр за мөн одоо оюутнуудаа нийлж хамтарч гарын авлага гаргаж одоо иргэдэд бас үн төлбөргүй түгээж одоо хамгийн амьдралын наад захын одоо иргэдэд одоо тохиолддог тийм асуудлуудыг бид нар одоо олж тогтоогод түүнээ хариулах маягаар ингээд гарын авлага гаргаад иргэдэд одоо энэ зөвлөгөө өгсөн иргэдэд эргээд хариулахдаа буцаад явахт нь одоо гарын авлага одоо биелүүлэх маягаар за ийм маягаар бид бүхэн явуулж байгаа. За одоо сүүлийн одоо нэвтэрж байгаа нэг зүйл бол энэ 1950 гээд энэ байгууллагатай хамтарч за мөн хууль зүйн бэз гэдэг одоо өмгөөлийн компанитай манайхаа хамтраад за энэ үн төлбөрөөр одоо өдөрт бол одоо хууль зүйн 400 гаруй асуулт орж ирдэг гэсэн судалгаа байна. За тэгэхээр энэ бол маш том одоо орчин байна гэж үзээд энэ байгууллагатай бас одоо оюутнуудаа зохион байгуулж тэр 1950 дээрс хуулгаж үн төлбөрөөр зөвлөж за ийм хэлбэрээр одоо зохион байгуулж явуулж байна. За их зөв багштай баярлалаа. За одоо Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын мөнх баяр прокуророос асуулт асууя. За прокурор хуульчид өөрийн үндсэн чиг үүрэгтэй харьцуулахгүйгээр за сайн дураараа иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлэх ажлыг хийх боломжтой юм. Эндээс баярлалаа. За юуны өмнө бас энэ чөлөөт оролцож байгаа хамт энэ өдрийн мэдрэмж. За прокурор байгууллага бол энэ пробоно үйлчлэгээ үзүүлэх ёстой юу? Энийг ямар журмаар үзүүлэх ёстой вэ? Тэгэхээр энэ прокурор үйлчлэгээ бол прокурор байгууллагын үндэс чиглэлд оролцож гэсэн гэмтэргээс урьдчилан чиглэх ажлыг байнга зохион байгуулж явуулж байгаа. Энэ ажилдаа уйлдуулж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл эхний одоо 1990 оны 90 онд 2000 онд үндсэндээ прокурорын байгууллагаас ялангуяа 20 болон 20-оос өөр төрлийн ялгаар шийдвэрлсэн заамын нийслэл дүүргүүдэд хяналтанд байгаа энэ нөхдүүдтэй байнга уулзаж эдгээр одоо их зүүн одоо мэдлэг боловсрол болгох гэмтэргээс урьдчилан зэрэглэх энэ чиглэлээр бидээ хариулах гэж ингэж явж байсан. За энэ юу нь бас явж байгаа энэ үйл явц маань бас хэтэрхий нэг юм зөвхөн гэмтэрэг бүрдсэн хүмүүст хандсан ийм их зүүн мэдлэг олох ч юм эсвэл энэ хүмүүсээ урьдчилан зэрэглэх ийм ажиллагаа явуулдаг юм байна гэх. Үндсэндээ 2000 оноос эхлээд ер нь аль болох сургууль, соёл, за
оюутнууд, ихтэй сургуулиуд, дээр нь төрийн албан байгууллага, хувийн компаниуд энэ дээр бид нар бас их хэцүү мэдлэг олох талаар бид нар бас энэ гинтэргээс урьдсан сэргийлэх ажлынхаа хүрээнд ийм үйл ажиллагаа явуулах ёстой байна. Ингээд Монгол Улсын ерөнхий прокурорын 2011 онд гарсан тушаалаар ялангуяа аймагуудад байж байгаа аймагын ерөнхий прокурорууд бол жилдээ нэг удаа групп аваад өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага, шүүх онцгой орон нутгийн хуулийн байгууллагатай хамтраад жилдээ нэг удаа энэ бол одоо өнөөдрийн байдлаар уламжлал болоод тогтсон бүх сумдаараа явдаг. Энэ дээр бол бас манай прокурор байгууллагын давуу ирдэг. Энэ дээр нөгөө байж байгаа ялангуяа орон нутгад байж байгаа тэр насан туршийн хүмүүс байж байна. Дээр гэр бүлийн хүчирхийлэл төрсэн хүмүүс байж байна. Их зүйн мэдлэг хүмүүсийн малчил байж байна. Энэ хүмүүстэй хандсан төгсөн энэ ажил жил болгон хийсэн. Үндсэндээ энэ ажилд бол Монгол улсын хэмжээнд 50,000-аас 70,000 орчим хэмжээд бол хамрагдчихтэй. Тэгэхээр энэ улсын прокурор байгууллагын давуу их пропаганда үйлчилгээ үзүүлэхэд прокурор байгууллага тодорхой хэмжээгээр өмнөөс ихлэ хийгээд ингээ явуулж байсан ажиллаа гэж ойлгож байна. Сүүлийн жилүүд бол манай прокурор байгууллага судалгааны төвч байгуулагдсан. За энэ байгууллагаас одоо ялангуяа энэ шинээр гарсан хуулиудтай холбоотой төрийн захиргааны байгууллага энэ пропаганда үйлчилгээ үзүүлж байгаа мөн төлөвлөгөөгөө хууль сурталчлах, хуулийн концепцийг ойлгох, хэрэглээ ур чадварыг яаж нэмэгдүүлэх, яаж ойлгох ёстой. Дээр бид гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалтай бас нэг онцгой анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа эвцэг бүлгийн насан туршийн хүүхдүүдийн хүчирхийллийн гэмтэлд холбогдож байгаа хохирч холбогдогч нартай яаж энэ сэдвийг ажлыг хийх вэ? Энэ талаар прокурор байгууллага яг үүнтэй нэлээд өргөн цаг үеэр ажилласан. Энэ бол манайхаа одоо жил болгон бас процесс хийх ажлынхаа хүрээнд ер нь энэ тухайн аймаг нийслэл дүүргүүд хийсэн ажлуудтай бас жил хийцтэй төлөвчдөг. Энийг бас дүүрэх боломжтой үзүүлэлт нь юу вэ? Тухайн орон нутгийн гэмтэргийн дадлын ус боолтаас дээр нэг шүүхээр яаж шийдэж байгаа хүмүүс дээр нь тухайн ингээд яаж шийдэгдсэн хүмүүсийн дахин гэмтэрийн бүрдсэн үгүй юу гэх мэтлэг ийм ажлын төрөлхтөлийн үзүүлэлтүүдээр бас ингээд тодорхой юм хараад дараагийнхаа жилийн ажлаа төлөвлөж ингээд явж ийм боломжтой байдаг. За саяхан гэдэг тэгэхээр үндсэндээ бид та бүхэн мэднэ одоо сэтгэл хуучин болон албаны имчилгээнд явдаг байлын ялгаа 80 байдаг. Энэ дээр бол одоо манай Төвийн прокурорын газраас сургалт зохион байгуулсан. Тэнд байж байгаа хүмүүст хэцүү мэдлэг боловсрол олох талаар дээр нь 10 жилийн сургуулиуд манай дүүргийн прокурорын газрууд бүгд тодорхой хэмжээний сургуулиудаа сонгоод ялангуяа наслагдсан сургууль сонгоо айхан баян зүрх за тэр улаастаа байдаг гэдэг юм уу наслагдсан сургуулиудын хүмүүсээр очиж бас хэцүү мэдлийн талаар сургалт хийсэн байгаа. Таниулах мэдээ таниулах өгсөн байж байгаа. За 20 ял эдэлж байгаа нөтүүдийн хувьд бол тухайн ажлыг хариуцсан нөтүүд бол байнгын талын сургалтыг явуулж байгаа. Энэ бол боломжтой. За дээр нь манай прокурорын байгууллагаас бас зөвхөн энэ үйлчлэгээр одоо бас бид өмнөх хийжсэн нийтэд тусдаа аюул айлах боломжоор бас эмзэг бүлгийнхэн дээр нь 9-12 дугаар ангийн хүүхдүүд байж байна. Оюутан сурагчид эдгээр бас ямар энэ хэцүү мэдлэг яаж олгох илүү үр өгөөжтэй болохгүй байна. Тэгэхээр энийг яаж тэр хүүхдүүдэд ойлгоход их тийм тохиолдол байдаг вэ гэхээр практиктээр яг гарсан хэрэгтэй жишээ аваад шүүхээр оруулаад ингээд шийдчихсэн ингээд хол ялаа аваад явсан банкны суудлын яасан ийм бодит юмыг яриад ийм асуудал болж шүү гэдэгтээ ярихаар илүү тийм оюутан ялангуяа 9-12 дугаар ангийн хүүхдүүд сургууль төгсөж байгаа хүүхдүүд их тийм ойлгомжтой бас нэг бодолтоор юм байдаг гэж ойлгодог. Ганц хоёр удаа хэл хааж байгаа хүмүүс биш. Энэ хүмүүс чи юм гэх утгачин шүү гэдэг. Энэ талаас нь бид нар бас сурчлагаас их явуулж таниулах одоо тарах материалуудыг бол маш их тааж ингээд сэрэмжлүүлэх маягаар тэр үедээ бас болж өгвөл дахиад ийм гэр гараад энэ бас Монгол хүн хоригдоод тийм бас шийдэгдээд их бас асуудал үүснэ. Тэгээд эндээс одоо үндсэндээ бид одоо 4 хүн амжирсан байж байгаа. Хаа тамхи хэрэгтэй.
гих мэтлэнгийн энэ талаар бол бас пропаганда үйлчлэгээ үзүүлэх, утас зэрэг ажиллагаа оролцуулаад прокурор байгууллагын боломжтой гэж ингэж харж байна. За баярлалаа. Прокурор бол системийг босоо удирдлагын байгууллага учраас байгууллагын хэмжээнд бол энэ ажлыг боломжтой гэдэг сайн байлгаа гэж бодож байна. За одоо төрчин цуглаг хуульчаас асууя. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн мэдээлэл сургалт сурталчилгааны төвийг эрхлэж байна. За хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна? Ер нь энэ эрх зүйн мэдээллийг хүмүүс түгээхдээ нэгдсэн тийм арга зүй гэж байдаг юм. Энэ талаар хэлж өгөө. За чуулган улсад оролцогчдод энэ яа. За хууль зүйн үндэсний хүрээлэн ер нь төрийн байгууллага нэгдсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг яаж хийж байгаа гэдэг талаас зарим нэг тодорхой мэдээллийг хэлээд тухайн асуултанд хариулъя гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа Монгол Улсын нэгдсэн хууль Мессийн азуулгын тогтоомжийн биелэлийг хэмжиж цаан болгон хэмжиж харилцана гэж. Тэгэхээр энэ бол энэ чиглэлээр бүх байгууллагууд өөрсдийн чиглэлээр хэмжээний хүрээнд за боломжтой хэмжээнд нэгдсэн мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийдэг. Тэгээ энэ чиглэлээр за 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш анх 1993 онд хууль зүйн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх тухай гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Тэгээд үүнээс хойш үе шаттай маш олон тогтоол шийдвэрүүд өргөдөл төрийн бодлого шийдвэрүүд гарч ирсэн байдаг. За та бүхний хамгийн сайн мэдэх эрх зүйн шийтгэлийн хөтөлбөр 1998 он. За энэ хөтөлбөрт байж байгаа бас бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлэх чиглэлээр ажиллана. Төрийн байгууллага болгон ажлын байрныхаа төрийн албан хаагчийн энэ тодорхойлт юм энэ чиглэлийг оруулж ажиллана. За тэгээд наашилбал одоо эрх зүйн дунд хугацааны хөтөлбөр. За одоо бол Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 он үйл ажиллагааны хөтөлбөрийн 5-3-7 бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасан гэж. Одоо энэ хөтөлбөрийг боловсруулах ажил яг эд явагдаж байгаа. Өөрөөр энэ хөтөлбөр 2018 онд батлагдаж хэрэгжихээр байгаа. За ингээд өөрөөр төрийн бодлого шийдвэрийн хүрээнд бол эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлыг чиглэсэн олон юм шийдвэр юм бол байгаа. За гэсэн эндээ ч нөгөө иргэд яг хүссэн цагтаа хүссэн газраасаа за тэгээд хууль зүйн зөв одоо арга хэлбэрээр энэ эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авах энэ арга бол хангалттай байгаа. Энэ бол хангалттай байгаа гэсэн юм судалгаа бол хийгдсэн. Өөрөөр нээлттэй нийгэм хормос сүүлийн 3 жил жилийн дамжуулаад иргэд одоо нэг хууль зүйн мэдээлэл сурталчилгаа ер нь энэ хуулийн туслалцааг хаанаас яаж бүтэж байгаа юм бэ гэдгийг хийхэд энэ таахан гэсэн тоо энэ зориуд бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. За эрдээс ингээд нэг хууль зүйн асуудал тохиолдсон зөвлөгөөг хаанаас авч ийнэ гэдэг 14.5% нийт иргэдийн тийм ээ дөнгөж 14.5% хуульч өгүүлэгчд хандсан байна гэдэг ийм судалгааны үнэлгээ. Тэгээд дийлэх хувь нь танил талдаа эсвэл одоо хуулиар яваад нэмэрхүү гэсэн ийм хариултууд өгсөн юм. Тэгэхээр энэ дээр бол бас нэг юм чуулга уулзалт юм байна. Бас анхаарах зүйл бол байдаг юм байна гэж. За хууль зүйн үндэсний хүрээлэн. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаар бол та бүхэн бас мэдж байгаа. Энэ бол хууль зүйн мэдээлэл сургалт сурталчилгаа нэгдэн шинжилгээний ийм байгууллага. Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа байгууллага. Тэгээ манай байгууллагын зүгээс бол яг нь ер нь бол нэмэлт төрийн байгууллага болгон бол энэ чиглэлийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Хууль зүйн үндэсний хүрээлэн угаасан чиглэлийн үндэсний одоо энэ байгууллагынхаа хувьд энэ ажлуудыг бол хийж ирсэн, хийж байгаа тийм ээ. За тодорхой төрлийн олон ажлуудыг бол хийдэг. Тэр болгоныг нэг ажил болгоныг бол хатад бас зөв ба. За эрх зүйн мэдээлэл түгээх сурталчлалаа арга зүй юм. Энэ бас яригдсан зүйл юм аа. Энэ бүр 2012 оноос анх хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлаад эхлүүлсэн ажил. Ер нь энэ төрийн байгууллагууд за тэр хүний эрхийн комиссн ч гэдэг юм уу, цагдаагийн албан хаагчид ч гэдэг юм уу тийм. Яг энэ төрд тодорхой чиглэлээр хүлээж байгаа байгууллагууд нэг тийм арга зүйгээр явж байгаа мэдээлэл янз янзаар хүргэж байна. Тэгээ олон жишээнүүд байдаг л да эрх зүйн мэдээлэл хүргэж байгаа. Тэгээ тэн дээр алдаа гаргаж байгаа. Буруу зүрх ойлголт хүргэж байгаа. Тэгээд ийм арга зүй байдаг юм аа гэхээр ингээд судлаад үзэхээр их нэрийн юм байна. Ер нь бол дор хаяж 5 асуултанд хариулахаар энэ эрх зүйн мэдээлэл сурталчилгааны юмыг хийж
хэнд зориулж юуг хэрхэн яаж таван давлыг гэж ийм асуултын хүрээнд бэлдэж энэ хэцүү мэдээ сурчлагын ажлыг хийж игээ. Тэгээд эдгээр дээрээ тулгуурсан арга зүйн зөвлөмжийг 2013 онд төрийн нарийн бичгийн дарга Улсын үндэсний хуулинд бол татлуулсан. Тэгээд би сая түрүүнд дурдсан бүтээгдэхүүн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг зорилго энэ хөтөлбөрийн гол зохицуултын нэг нь бол энэ үндэсний хэмжээний нэгдсэн энэ тогтолцоог бүрдүүлээ. Хэцүү мэдээ сурчлагын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэл. За тэн дээр нөгөө хууль зүйн тусалцааны төв, өмгөөлөгчд, хуульчид, төрийн байгууллагууд бүгд одоо ингэж зах зээлээр ажилладаг болъё. Хэцүү хөтчүүдийг бэлтгийе. Үндэсний хэмжээний портал захин уулс ажиллуулъя гэх ийм томоохон бодлого шийдвэрүүд бол туссан байгаа гэдгийг бас тэгэхээр өөрөлдөл хэцүү мэдээг бэлтгэх түгээх сурчлага чиглэлээр бол юм хэцүү бас боловсруулагдсан байдгийг шүү. Бас энийг бас хуульчид бол харах, ашиглах юм боломж байгаа. За баярлалаа. Би хуульчтай. За одоо энэ Монгол өмгөөлөгч хууль зүйн нөхөрлөлийн ахлах өмгөөлөгч их болон талаас асууя. Хууль зүйн нөхөрлөлт эрдэнэ эрх зүйн боловсролыг дээгшүүлэх ажлыг ямар хэлбэрээр яаж явуулах боломжтой вэ? За баярлалаа. Ахын энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо Монголын өнөөдрийн мэдээлэлээр бол 161 бүртгэлтэй хуулийн нөхөрлөлтөөс манай байгууллагыг сонгоо авчтай урьдчилан өгсөн тавхан баярлалаа. За энэхүү одоо иргэдийн эрх зүйн боловсролыг дэвшүүлэх ажилд бол хууль зүйн фирм ялангуяа нөхөрлөлтийн үүрэг роль бол нэлээдгүй чухал гэж би боддог. За тэгээд иргэдийн эрх зүйн боловсролыг дэвшүүлэх нэмэгдүүлэх асуудлаар бол энэ нь бол пробоно ажлын бол бас нэг хэсэг гэж би ойлгодог. За пробоно ажил буюу одоо энэ том одоо зургаар нь харах юм бол тухайн хууль зүйн фирм өөрийн гэсэн одоо пробоно бодлоготой байх хэрэгтэй байна гэж би ойлгоод энэ бодлого пробоно бодлогыг боловсруулж ажиллаж байгаа. За бодлогын хүрээнд бол одоо иргэдийн эрх зүйн боловсролыг дэвшүүлэх, үн төлбөрийн хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт сурчлагаа явуулах, сургалт явуулах энэ ажлыг хийж байгаа. За энэхүү ажлыг хийхэд тулд одоо хуулийн фирмээр их сайн бүтц байх хэрэгтэй байна гэдгийг бид олж харсан. Эхний ээж нь одоо пробоно ажлыг эхлүүлэхийн тулд сайн бэлтгэл ажил хийхээс гадна болсон хүчний сайн бодлоготой хинэн хариуцах юм бэ? Одоо яг ямар бүтц ажиллах вэ? Тэгээд ямар бүтцээр бол яг энэ хууль зүйн төслөө үзүүлж эсвэл эрх зүйн боловсролыг дэвшүүлэх чиглэлээр ажиллах гэдэг дээр бол төлөвлөгөөтэй ажиллах буюу програмтай байх хэрэгтэй юм байна гэж бид харсан. За хүний нөөцийн хувьд бол аль хуулийн фирм харилцаа ажиллагүй хүний тоонтой байгаа. Тэгэхээр бид одоогор 40% бүр түнтэй ажиллаж байгаа. Гэсэн хэдий боловч пробоно ажлыг хийхэд бол хүний тооноос илүүтэйгээр хүний хүсэл зориг зөвлөлийн зөвлөлт гэдэг юм уу тийм ээ. Тийм хүсэл зориг бол чухал байдаг юм байна гэж бид анхаарлаа хандуулсан. Тэгээд энэ нь бол ер нь иймэрхүү гурван төрлийн асуудлыг анхаарч үзсний эцсээр пробоно ажлын хүрээнд тухайн байгууллага тогтвортой хор буюу тогтвортой пробоно ажлыг тогтвортой эрхэлдэг байх нь бас нэг үзүүлэлт юм байна гэж бид харж байгаа. За эцэст нь бол пробоно ажлыг одоо яг ямар төвшөнд гүйцэтгэсэн байна, ямар үзүүлэлттэй байна гэдэг нь дүгнэх маш чухал байдаг. За тэгээд энэ цогц ажиллагааны эцэст тухайн зүйлийн фирм хэрвээ энийг доголдолгүй авч явж байгаа бол пробоно тэр дундаа эрдэнэ боловсролыг дэвшүүлэх ажлыг бол хамтдаа хийж ийна гэж үзэх боломжтой болж байгаа. За түрүү хэлсэн байгаа хуулийн фирмүүдийн хувьд бол пробоно консул буюу дотроос яг хариуцсан ажиллах болсон хүчин их чухал байдаг. За энэ нь бол яг хуулийн фирмийг энэ чиглэлээр ажиллуулахад нэлээд төлөв зөвлөдөг дотоод хүчин зүйл юм байна. Гаднаас их юм бол одоо бид юу хийгээд өгөхөр мэдээж хуулийн фирм бол санхүүжилттэй өөрөө шийдэх шийдлүүд байгуулах. Тэгэхээр пробоно үйлчилгээ үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь санхүүжилтээр бол өөртөө зарлаа санхүүжүүлэх гэсэн. За энэ чиглэлд бол гаднаас ямар дэмжлэг бид хүлээж болох вэ гэхээр шинэ практик бол харж байхад хуулийн фирмүүдийг одоо баарын зөвлөлөөс баарын холбооноос одоо урамшуулдаг ч юм уу эсвэл одоо тийм жигсаал гаргаж нэр хүндийн одоо урамшуул
ранкинг гэж яриад байгаа тийм чагсаалт гаргаж одоо пробон ажил хийж байгаа нэр хүндийг өргөх тийм практикуд байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол гадаад хүчин зүйл гэж үзээд бол хуулийн фирмуудыг дэмжиж ажиллах бас боломжтой байдаг. За Монгол өнгөрч хуулийн фирм бол 2004 онд үүсгэн байгуулагдсан. Түрүүгүйсэн 40% бүрэлдэхүүнтэй одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За манай хамгийн анхны пробон үйл ажиллагааны практик гэвэл 2014 онд цагдаагийн байгууллагын хамтраад төсөлтөөр одоо ажилласан байгаа. Тэр нь бол Баянгол дүүргийн иргэдэд өмнө төлбөргүй хуучин тусалцаад үзүүлж зөвлөгөө өгөх чиглэлээр төв байгуулж ажилласан. Энэ бол Баянгол дүүргийн шүүхийн иргэд офис түрээсэнд ажиллаж байсан. Тухайд бид ойролцоогоор 6 сар орчим хугацаанд өөрсдөө санхүүжилт эхний ээлжинд өөрсдөө санхүүжилт ажиллаж байсан. Тэгээд өөрсдийн хуульчтай тэнд одоо ажлын 8 цагийн хугацаанд суулгаад иргэдэд үн төлбөргүй хуучин тусалцаа зөвлөгөө өгж ажиллажсэн. Энэ бол манай том практик. Бид энэ ажлаа бол яг тухайд бол санхүүжилт нь нөхөж хийгдсэн боловч өөрсдийнхөө нөөц бололцоогоор үргэлжлүүлэлээр бол хичээжсэн боловч яг санхүүгийн боломж яг тухайн үед бас хангалттай байгаагүй учраас тэр ажиллагаанд зогссон байгаа. Тэгээд бид бол пробоно ажиллагаа нийтэд тустай цаашлаад нийтийн одоо иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлэх чиглэлээр бид бас зүгээр суусангүй. Юу гэхээр одоо хуульчдад одоо бас цаг зав бас бага байдаг. Тэгэхээр бид яг биеэр уулзаад эсвэл төв ажиллуулаад нэг газрыг түрээслүүлээд хүмүүс төлөвлөгөө зөвлөгөө өгдөг. Яг дээр боломжгүй боловч бид одоо сошиал нэтворкийг ашиглаж зөвлөгөө өгөх, үн төлбөргүй одоо зөвлөгөө өгөх, асуултанд хариулах, байнга одоо мэдээлэл олгох гэсэн одоо мэдээллүүдийг бэлтгэж өгч хүргэж байж болох юм байна гэдэг бол гацыг олж харсан. Зарим хууль зүйн фирм бас энэ чиглэлээр бас давхар ажил бас хийдэг гэх нь бол мэдэгддэг. За тухайлбал том жишээ гэвэл бид 2015 онд санжийн одоо нэг ивенттэй хамтраад одоо ардын хуульч гэдэг нэвтрүүлэгт одоо 7 хоног бүр цацдаг байсан. Тийм нэвтрүүлэгт бол хуульчдад оролцуулж сонирхсан сэдвэр бол нэг цаг орчим хугацаанд мэдээлэл одоо хэрэгээр нь одоо кейсээр үндэслэн тийм хэргийн танилцуулга тэрнээс улбалаад хэцүү төсөлтний ямар байх вэ гэдэг талаар тийм одоо суралт одоо зайнаас тийм үйл явуулсан. За дараагийн жишээ гэвэл бид одоо Unitel компанитай хамтраад U Media гэж мессеж үйлчилгээг одоо явуулдаг. Энэ мессеж үйлчилгээгээр бол бид өдөрт тэгш тоотой цаг болгонд U Media үйлчилгээг захиалсан Unitel-ийн хэрэглэгч бүрт хуулийн зохицуултын талаар бол давтамжтайгаар мэдээлэл хүргэдэг. За энэ бол иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлэх нэмэгдүүлэхэд бол нэлээдгүй бас хувь нэмэр оруулдаг болоо гэж бид найддаг. За цааш бол бид advocate.mn гэж вебсайт ажилладаг. Энэхүү вебсайтыг ажиллуулахдаа бол яг маркетингийн зорилгоор ашиглаж байгаа боловч энэ цаагаараа бид 7 төрлийн шин одоо яг мэдлэг олгосон, эрх зүйн мэдлэг олгосон тийм одоо судалгаа хийгээд танилцуулга бэлтгэж вебсайтаа тавьдаг. Одоо яг манай вебсайтын хандлтын товаргаар ширэдэг. Тэгээд эндээс бол ургуулад асуулт гарсан, асуух шаардлагатай, эсвэл ирж уулз зөвлөгөө авах шаардлагатай хүмүүстээ бид нийлдэхтэй хандаж тэднийж тэгэхээр бийж манай дээр бол уулзалт зөвлөгөө аваад уулз явдаг. Тийм хувьд бол би эцэст нь хэлэхэд хуульчдын хувьд пробоно үйлчилгээ үйл ажиллагааг хайр буюу зуршил байдлаар хараач. Энэ бол заавал хамгийн хурдтай биш. Байнга хийдэг ажил болгоод өөртөө суулгах чаач гэдэг тийм уриалга бол хатмаар байна. За тэгээ амжилт хүсье. За одоо нэг асуултыг гүмэлэх болчихсон асуугаад тэгээд асуулт хариултанд заавнаас асуулт хариултыг авъя гэж бодож байна. За энэ иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хуульчид энэ цаашдаа юу хийх ёстой вэ? Энэ талаар за ерөнхий асуудалтай холбоотой ер нь бас энэ сайн дураар үйл ажиллагаа явуулж байгаа пробоно гэдэг асуудалтай
бид хэд санаа. Нэгдүгээр бол энэ зүгээр сайн борын ажил, ерөнхий ажил гэсэн ялгагдж байгаа үйлчлэг бол мэргэжлийн ур чадвар шаардж байна. Мэргэжлийн ур чадвар шаардж байна. Өөр биднээс өөр хин нэг бидний өөрөөс зөвлөө өгөх явж боломж байхгүй. Мэргэжлийн ур чадвар шаардж байна. Зүгээр одоо хүмүүний байгууллага гэдэг өссөн хүмүүст хоол одоо халааж өгөөд хоол өгөөд ингэ аянд болж байгаа шүү дээ. Энэ бол пропаганда биш. Энэ бол эрдийн юм гэж байна. Бидний асуудал мэргэжлийн ур чадвар шаардж байна. Энэ талаас хүмүүсийн оролцоог сайжруулахад бол сая цогцлогчтой яриасан чинь нэг оролцоог дэмжих хүмүүсийн одоо хуульчдын одоо итгэхийг сайжруулах хөшөөрөмж гэсэн. Тэгэхээр хөшөөрөмжийг бол маш сайн тохиом байгуулах хэрэгтэй. Тэр маркетингийн зүгээс өөрийнхөө хүнийг сайжруулах хэрэгтэй. За мөн нөгөө талаас санхүүгийн дэмжлэгүүд бас авч явах хэрэгтэй. Хуулиараа үйлчлэгчийн бодлого тухай хуулиар Монголын хуульчтай холбоо төлбөрийн чадваргүй хууль зүйн тусалцаа үзүүлэх нэг чинь төрөөс юусэн мөнгө өгөх байна. Бидний төрийн чиглэлийг хэрэгжүүлж байгаа нийт хэрэгцээ үлээж шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийг хэрэгжүүлж байгаа их бол төрөөс мөнгө өгөх чинь удаадаар хандсан гэж одоо харж байна. За хэрвээ ингэ авч чадах юм бол бид нар өөрсдөө бас тодорхой хэмжээгээр төсвөөс ч орлогыг бүрдүүлээд түүнээсээ за өнгөлийн чиглэлийн мөнгөний дундаж хувиар 10% гэж бодох юм бол түүнээс ч авчээ гэсэн санаанууд гарч байна. Тухайлбал зөвхөн ажлаас хууль бусаар халагдсан хүмүүс одоо гээд 18 тэрбум төгрөг төсөлсөн байна. Төсөлтийн жил 18 тэрбум. Тэгэхээр би хууль заасан юм гэдэг. Тэгэхээр 18 тэрбумаас бол бид нар 1.5 тэрбум бид нар өргөөлөд хийж байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу шүүхийн шийдвэр гараад буруу ажлаас буруу халтсан байх юм бол ажлаас буруу харсан учраас мөнгөний төлөв хэмжлэг юм байна шүү дээ. Тэгэхээр аудит энийг юус хийхгүй байгаа. Тэгэхээр бид нар аудиттай очиж гэрээ аваад хуулийн холбоо, өнгөлөгчтэй холбоо эсвэл одоо энэ хороо пробоно нийт тусгай үйлдвэрээс хороо очиж гэрээ наад төрийн нарийн бичгийн дараа агентлагийн дараа нэг ажлаас халддаг субъектээс мөнгөний олж өгөөд 18 тэрбум гэж бид нар улсад оруулаад байгаа. Үүнийхээ 12 өгч гэдэг. Энийхээ үндсээр хуулийн фирм бусад хуульчнаар пробоно өмнө ажиллагаанд энэ санхүүжилтөд зарцуулж байгаа шиг. Бас нэг юм их санаач гаргах шаардлагатай. За ер нь ингээд нэг юм цаад би чуулган улсаар бол бид нар бас тодорхой хэмжээний гарцууд авах үдээсэй гэж байна. Энэ мэд санаануудаа бүгдээрээ сайхан хуваалцаад нэгдсэн байдлаар ингээд цаашдаа хандаж явах юм бол маш зөв зүйлээ санаанууд гарна. Хуульчдыг зүгээр активны идэвхтэй байгаа ч зүрхнээс зүрхэнд байгаа ч гэдэг ихлээр бас явахгүй байгаа гэдэг шүү дээ. Бид нар зурж чад юм уу бид нар хийдэг. Тэр нэг сайжруулдаг дэмждэг өөрийнх нь тэр одоо сони нэг тайлбарладаг өөрийнх нь тэр тэнд харамтлал би ямар гой байж болох вэ гэдгийг маш сайн судалж өгөх ажил нэг сурсан хүмүүс цаашдаа бусдад өгөх хэрэгтэй. За баярлалаа. За одоо зааланд байгаа хүмүүсээс асуулт өгөх. Хэшнээс асуулт асууно гэж хэлж байна. Тэр эрдэнэчнүүд байна. Иргэдийн ихсэн ухамсарыг дэвшлүүлэх асуудлаар хуулийн фирмийн өөрийн оролцоо гэдэг ярьсантай холбогдуулаад бас нэг санал хэлэх гэсэн. Тэгэхээр яг хуулийн фирмд бол томоохон хуулийн фирмүүдийн пробоно үйл ажиллагааг хариуцсан тухайн нэгжтэй байгаад энэ чиглэлээр тодорхой одоо төсөв гаргаад төлөвлөгөөтэй ажиллахаас гадна бас яг нэг санаа гэх юм бол хуулийн фирмээр дадлага хийж байгаа залуу хөрөлчид эсвэл одоо оюутнуудыг дадлагынхаа хугацаанд тодорхой үйл ажиллагаа, тодорхой цагийг яг пробоно үйл ажиллагаа, ялангуяа нийт эрх ашигын өгүүлбэр нийт эрх ашиг төлөөлөл хамгаалах чиглэл рүү бас ажиллах ийм шаардлага хуулийн фирмээр бол бас тусгаж болох юм байна. Тэгээ би болохоор зэрэг нийт эрх ашигын өгүүлбэр гэсэн яг тэр хэсгээр бол танаас бол сонирхолтой. Гэхдээ хуулийн фирмтэй холбоотой хууль зүйн сургуулиудын үүрэг хуультай асуудал, холбоотой асуудал яг миний энэ нөгөө чиглэл рүү гарч ирж байгаа учраас тэрнтэй холбоотой саналуудаа бас хэлчихье гэж бодлоо. Пробоно үйл ажиллагааг төлөвшүүлэхэд ялангуяа нийт эрх ашигын өгүүлбэрийн чиглэлээр одоо
ажиллах залуу үйлчлэгийг бэлтгэхэд бас хуулийн сургуулиуд нэлээд өөр мөрөлтөд оролцдог юм байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад яг тэгэхээр сургалтынхаа хөтөлбөр агуулгаараа дамжуулаад одоо залуучуудад хуульч болгож байгаа тийм оюутнуудад нийтийн төсвийн төлөө бас тодорхой хэмжээнд цагаа зарцуулж ажиллах сэтгэл зүрхийг одоо залуу оюутан байх үеэс нь төлөвшүүлж хэлсэн юм ажлуудыг хийж болох юм байна. Энийг болохоор сургалтынхаа хөтөлбөр агуулгад тусахаас гадна хуулийн сургуулиудын дэргэд байдаг клиник үйл ажиллагааныхаа хөтөлбөр төлөвлөгөөнд бас тодорхой хэсгийг яг нийт эрх ашигын хөнгөлөлт гэдэг юм уу ийм асуудал руу ажиллах. Тэгээд энэндээ оюутнууд мэдээж нийт эрх ашигын хөнгөлөлийн асуудал бол нэлээд ээдрэг төвхтэй ийм асуудлуудаар ажилладаг учраас мэргэжсэн туршлагатай хуульч нартай холбож өгөө тэдний удирдамж заавар даваа ажиллуулах гэсэн ийм боломжууд байж болох юм байна. Зүгээр яг нэг жишээ хэлэхэд хүний эрх хөгжлүүгээ төрөмс байгууллагын дэргэд нийтийн эрх ашигын хуулийн клиник гэж ажилладаг байсан. Тэгээд жил болгон хуулийн сургуулиудын төгсөх ангиас 10 оюутнуудыг ингээ алдаг. Жилийн хугацаанд яг стратеги өмгөөллийн чиглэлээр үргэлжлсэн сургалт хийхээс гадна төлбөрийн чадваргүй юм иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгээд энэ дээр хамтарч ажилладаг хуульч нарын удирдамжинд оролцоод оюутнууд тодорхой хэрэгүүдээр ажилладаг байсан. Тэгээд нэг жилийн хугацаанд одоо тайлан харж байхад 300 гаруй хүн дүн төлбөргүй зөвлөгөө цэцэлцээ үзүүлсэн бас шүүхэд одоо итгэмжлэлээр төлөвлөх байдлаар 30 гаруй сая төгрөгийн одоо гин хориг хохирлын хэмжлэлийг нийгмийн эзэг бүлгийн хүмүүс гаргуулж ирсэн гэх иймэрхүү юм байдаг юм. Тэгэхээр зэрэг төрийн бас байгууллага хууль зүйн фирм болон хууль зүйн сургуулиудын бас хамтын ажиллагаа чухал юм аа гэсэн юм санал хэлж байна. Бичлүүлэх асуудал дээр ялангуяа орон нутгад ерөөсөн ганцлог хуулийн тулгараад байгаа. Ерөөсөө хүн сурлах, иргэдийн сурлах, оролцоо төрийн асуудал бол маш хүнд асуудал байдаг. За хүн сурлах болонгууд нөгөө 10 жилийн сургуулийн сурагчдыг одоо командладаг ийм одоо хэлбэр бол дийлэнх орон нутгад бол төгөөмөл ингэ ажилладаг байдаг. Тэгэхээр энэ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх мөн одоо энэ хүн сурлахын арга тактикийг хөгжүүлэх миний бодлоор сайн туршлагуудыг багтаасан бас нэг тийм зөвлөмж аль эсвэл одоо сургалтын гарын авах ч юм уу ийм зүйлүүд одоо байхгүй байгаа. Ийм зүйл гаргах одоо боломж байна уу гэсэн санал байна. За ер нь яавал иргэд зөвлөлтөөр дуучин авч явах юм бол иргэд зөвлөлтөөр доорхолт бол энэ 12 сумын тойроод дунджаар 7-аас 10 хоног нэг 2 дуучин дагуулж явах 10 орчим сая зардал гардаг. Тэгэхээр одоо ийм хэмжээний мөнгийг өргөө зарцуулаад байхгүй өөр одоо хөлбөрүүд юу байна уу? Бус аймагуд мөн одоо бас гадны сайн туршлагууд байвал энийг бас хуваалцах боломж олохын боломж өгсөн юм санал төшөөлж байна. Тэрүүгээр ингээд өдөржин сонгогчдод хичээл. Тэгэхээр дунд нь ингээд цаг зав гаргаад очиод нөгөө газар чи удаан ажиллаж болтгүй. За бидний зүгээс бол орой үдшийн цагаар бас хамаагүй үйлчлэл үзүүлээд аюулгүй байдлаас хязгаарладаг. За нэг ийм сургалтын систем байгаа. Энийг бол одоо удирдах дэжтэй байгууллагын хорвооны үйлчлэгээр бүр систем суулгах гэж тодорхой нэг өдрийг ч гаргад юм уу ингэж зохицуулъя гэдэг юм одоо ярьж байгаа. За ийм учраас тэр бусадтай хамтран ажиллахыг бол одоо сайн одооноор дэмжиж байгаа. За дээр оюутнуудын хамгийн их үйлчлүүлэх газар бол ханган шатны байгууллага болох хороо дүүрэг дээр ажиллах энэ юм бол олигдож байгаа. За зөвхөн миний хувьд данхан эрдэнэт очиж хороо дүүрэг дээр 14 хоногоор ажиллаж ингэж судалгаа хийж үзэхэд тэнд л одоо хамгийн их тусламж хэрэгтэй. Одоо тэр төвд нь очиж ажиллах. Тэгэхээр манай оюутнууд бол одоо энэ зүйл дээр яаж ажиллах вэ гэдэг дээр бол бид бүхэн одоо сургуулийн захиргааны хичээлийн програмтайгаа хослуулж ижил одоо өөрчлөлт хийх бол тэнд чинь цаг унаа зав одоо гардаг их хаслагдсан газар. Тэгэхээр тэр зүйл дээр бол одоо хурж очиж ажиллахад эдний хувьд жаахан бэрхшээлтэй тэр оюутны програм ийм зүйлээс болж за энэ дээр бол дадлогын оюутнаа аваач ажиллуулахыг ингэж ярилцаж ингэж байгаа. За дээр нь одоо тэр 200 манай одоо Монгол Улсын сургуулийн эрхцэн зөвлөгөө төвд одоо Батбаяга хэлжээ. За энэ тийм ном одоо цуврал ном одоо иргэний хувийн эрх зүгээр цуврал ном ингээд харцсан байгаа. Одоо ингээд захааны эрх зүгээр цуврал ном харж байгаа. Ингээд эрүүг эрх зүгээр гээд эндээс очиж үйлчлүүлээрэ. Тийм учраас энэ ном болон манай оюутнууд өглөөний 9-өөс орой 17 цаг хүртэл ажлын хөтөлбөрөөр ажиллаж байгаа. Тийм учраас энэ дээр
үйлчлүүлээрэй. Ер нь иргэн бүхэн өрх бүхэнд бол асуудал байдаг нь бол тодорхой. Ийм учраас оюутан болгон пробоно байна гэсэн ийм зорилгоор одоо сургуульд манай ихтэй сургуульд чиглэлийг барьж ажиллаж байгаа. Ингээд та бүхэн амжилт хүсье. Болгоомжтой тэр нөгөө асуусан үеийн цуглуулгын гэдэг бас яг нэг үчиж байгаа. Нөгөө ном тараа гэхээр ирж байгаа. Өнгөө бал нэг дэлгэр дараа гэх юм бол ингэж тоглолт гэхээр бас нэг өөр хэнийг авчруулд орж явах юм бол шарын шашин ярьж байгаа ламын сургаал байдаг шүү дээ. Чи яг бидний зорилготой адилхан юм биш үү? Амраа болон байх, хойс огч амраа болон зорилгоос нэг юм байна. Тэр нөгөө хэнийг авчруул зүгээр үү гэж яасан би нэг уулзалт дээр 2-3 сумаар асуусан чинь Болгоо аймаг дээр бүглөөсөн чинь 1900-ийн дуултны баасан сүргийн ном шүү дээ. Баасан сүргийн 1900-ийн хамтлагын тэр ламыг тэр лам сайн дурын ингээ сайхан яваад хамт яваа гэх юм бол өстой хичнээн зугаар зүгэх юм. Тэр хүний ихэд байхгүй. Ийм аргуудыг сайн байна. Одоо манай аймаг дээр бол том хүндтэй тийм хамлаа байдаг бол аймгийн хам явж байгаа гэхэд бол хам сайн бурхан шашин үгэл байна. Ярангуут бидээс авсраа хуйлаач очиж байгаа. Сонсож байгаа. Тэгээ одоо юм шүү дээ. Асуулт санал би өөрөө байгууллага орчны чиглэлээр ажилладаг иргэдийн тий одоо ялангуяа улуурхаагаас хамааран газраа бичээрээ усаа алдчихж байгаа эдгээр хөвшлүүдтэй ажиллаж ирсэн юм гэрэмс байгууллага байна. Тэгэхээр үнэхээр яг тэр одоо бид нар байгууллага орчны байдал ямар болсон улуурхаа аюу орж байгаа гэдэг мэднэ. Тэгээд хинт одоо хүн сургуулаад амархаа яа тэгэхээр эрхэн зөрчигдөө амьдрах бүх одоо сурвалжаа алдаад ирэхээр энэ хууль хэрэгтэй юм байна. Хууль намайг хамгаална түр хамгаалах хүн байна гэдэг хэрэгцээ үүссэн газар болоод хүн өөрсдөө цуглаад хин туслах нь надад бүрээд ирдэг. Тэгэхээр санаа бол би бас баяр үнээр ийм олон хууль ийм байгууллагууд ийм олон газрууд хуулиас сурчлаад байд юм байна. Тийм иргэнд тийм газар хүч сурчлах хэрэгтэй бодооч. Яг үнэхээр тэр эрхэн зөрчигдөөгүй ийм хэрэгцээ үүсээгүй газар бол тиймэрхүү даргууд хэрэгж болохгүй байна. Яг ийм хэрэгцээтэй газар энэ үйлчлэгээ хүрэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд жишээлбэл хэлж байгаа прокурор би бас асуумаар байна. Гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх зохицуулах зөвлөлүүд бол хурд болгоны дэргээ сум болгонд байна. Тэгэхэд зөндөө төсөв төлөвлөсөн байна. Маш их төсөв. Байгууллагч нь үзэж төлөвлөсөн төсвийн 40% энэ дээр байгаа байхгүй юу? Тэндээ бид нар тэрийгээр одоо энэ гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүн өөр мөнгийг энэ зарцуулах ёсгүй байж байгаа. Шал өөр мөнгөний мөнгө чинь зарцуулагдаад тэгээд энэ хүмүүсийн өссөн мэдлэгийг дээшлүүлэхгүй эрхээ хамгаалах аргын заажгүй. Би бол хамгийн тэр олон гарах судалгаа гарын авах үзээгүй байна л да. Хамгийн гол нь хууль бол ийм байна гэж би их гарын авах хахад хуулийн зүгээр их бичвэрүүдээ ингээд тэр чигээр гуулаад тавьсан. Тэр чинь жирийн хуульчид бол бишээ жирийн эрхийг зөрчигдсөн иргэн тэн дотроос миний эрх ашиг хаана байна? Хин миний эрхийг зөрчигд би одоо хин хаашаа хандах юм байна гэдгийг олж ялгаж харж чаддаггүй. Тэгэхээр үнэхээр яг тэр бүс нутаг болгон дөөр, сүм болгон дөөр эрхүү зөрчигдөд яваад байна. Тэгэхээр тэр одоо байгаль орчныг гэмт хэрэг зөрчил ихтэй газар бол тийм их эрхээ яаж хамгаалах нь орчин үндэхээр харахад яах вэ гэдэг аргын зааж өгсөн тэр гарын авлагыг маш их энгийн ойлгомжтой сонирхолтой арга хэлбэрээр боловсруулж өгөхөд энэ сургууль сурчлагаа явуулах танаа байгууллагад анхаараач гэсэн нэг юм санал байна тийм. Тэгээд бид нар бас энэ хоёр хүн дээр монитор хийгээд үзэж байгаа одоо заамал дээр ажиллаж байна. Хайр зармын үнээр аимшигтай болсон газар ажиллаж байна. 4 жил ажиллаж байна. Тэгэхэд бидний хуулийн байгууллагад хамахгүй байгаа хгүй. Тэгээд одоо хуулийн байгууллагад хамгаалсан иргэд айд юм бэ. Айд юм бэ. Би өөрөө хэдэж тийм ээ авхийн цаг 13 гिचээд би энд өөрөө очиод ямар нэгэн байгууллагын зөрчилгийн тэргийн талаар ч юм уу эрхэм зөрчилсөн талаар мэдээлэл өгчвөл намайг өөрсдөө энэ уяад миний ажлыг алдуулна гэж их хэрэгээс бодоод байгаа. Тийм учраас ийм тал дээр иргэдийг яаж итгэж үнэмших энэ хуулийн байгууллага энэ шүүх төр өнгөөлж байгаа бүр сумаас хол штэ. Энэ анхны шатнд үзүүлэх ёстой тэр мэрэгчлээ надад ямар тусалцаа үзүүлэх юм бэ? Тэр би эрхээ яаж энэ байгууллагаар хамгаалах вэ гэдэг тал дээр тэр зөвлөмж сурчлагаа
гарын авах ном эднэраа энэ тал дээр илүү хэрэгцээ тал дээр бодож хийвэл яасан бэ гэсэн саналыг За баярлалаа таны саналыг холбоотой хүмүүс нь цаашлийнхаа ажилдаа хэрэглэж ажиллана гэдэгт найдаж байна. За ингээд одоо иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гэсэн өнөөдрийн одоо энэ чуулга уулзалтын маань хэрэгцээ энэ хэрэгцээний маань дуусч байна.